Өнөөдөр амжилтын нууцын 2 дахь хэсэг рүү орно. За өмнө 1-р хэсэгдэр бид нэр тууштай байх, шийдвэг байхын талаар үтсэн. Тэгэхээр би та нарыг маш их тууштай, шийдвэг болсон байх гэж найдаж байна. За ингээд 2 дахь нууц нь юу вэ гэвэл энэ бол мэдээж одоо зорилгын эргэн тойрондох. За зорилгын эргэн тойрондох бол ер нь бол бид нар энийг бол мэднэ те. Зорилгоо тэгж бичин, ингэж бичин, зорилгоо өдөр тутам харна гэд. Энэ бол бидний мэдэх зүйл. Энэ дээр юу яригдах вэ гэвэл бидний зорилго тийм үү? Та нарын зорилго бусдын сайн сайхны төлөө байх ёстой. Яг энэ чиглэлд бид нар яг хандуулж өгөх юм бол бидэрт маш их хүч ирнэ. Энэ төлөө бид нар яг маш их зүтгэх болно. Ягаад гэвэл хүнд нэг тийм чухал зүйл байдаг те. Бусдад одоо хэрэгтэйгээр өөрийгөө мэдрэх, бусдын одоо сайн сайхны төлөө явхад хүн маш их урам зориг орж ирч хүчтэй байдаг. Энийг бол ашиглах хэрэгтэй. Тэгэхээр энийг яаж ашиглах вэ гэвэл бид нар өөрсдийнхөө зорилгыг одоо ингээд маш наривчлаад би өөрийнхөө энэ хийж байгаа, миний энэ хийж байгаа зүйл бол энэ бол бусдын сайн сайхны төлөө би ингэж хийж байна. Миний энэ хийж байгаа үйл явдал бол бусдын төлөө гэдэг үүнтэй бид нар өөрсдийнхөө зорилгыг холбож уйж бас маш их гүн ойлгож өгөх юм бол бидэрт бол бидний зорилго биелүүлэхэд их амархан болно. Бид нар тэдний төлөө маш их тэр зорилгоныхоо төлөө маш их зүтгэнэ. За энэ бол хамгийн чухал зүйл. Тэгэхээр дахиад нэг давтан хэлье. Бид нар та нар өөрсдийнхөө зорилгыг бусдын сайн сайхны төлөө болгох хэрэгтэй. Тэгэх юм бол бид нар өглөө болгон босч чадна, зорилгоныхоо төлөө зүтгэж чадна. За дараагийн нэг чухал зүйл нь гэвэл за бусдын төлөө, бусдын сайн сайхны төлөө зорилготой болчлоо. За одоо бидэрт юу хэрэгтэй вэ гэвэл энэ зорилго дээрээ гүн анхаарал хэрэгтэй. Энэ зорилгон дээрээ бид нар маш их анхаарч явах хэрэгтэй, анхаарал тавих хэрэгтэй. Ягаад энийг би ингэж давтан дурдж байна гэвэл бидний анхаарлыг маш их олон зүйл сарниулдаг. Гэтэ энийг бид нар өөрсдөө мэддэггүй. Ер нь бол тархины үйл ажиллагаа бол олон зүйл дээр биш, нэг зүйл дээр төвлөрөхөд зорилго нь оршдог. Ягаад гэвэл энэ дээр маш их бага энерги зарцуулж байдаг. Хэрвээ бид нар олон зүйл одоо жишээ нь одоо сошиал ертөнцийн эрдэл хэдэн секундын тутам бид нар өөр мэдээлэл авч яадаг. Энийг бол тарих бол сүүлдээ ерөөсөө боловсруулахад маш их энерги зарцуулдаг. Тийм учраас залхуу гэдэг горимлуу шилждэг зүгээр л үзэж байдаг. Харин өөрийн зорилго дээр бол ийм байх ийм одоо байдал байх ёсгүй. Ягаад гэвэл бид нар өөрсдийнхөө зорилгыг биелүүлэх гэж явж байгаа юм чинь бид нэр маш их анхааралтай байх хэрэгтэй. За тэгэхээр хоёр дахь гол одоо чухал зүйл юу вэ гэвэл бид нэр өөрсдийнхөө зорилгыг анхаарлынхаа төвдөр тавьж бусад ямар нэгэн хэрэгцээгүй зүйлд өөрсдийн анхаарлыг сарниулахгүй байх гэсэн энэ бол маш их чухал зүйл. За дараагийн нэг нууц дээр бид нар энэ тухай бас дахиж яригдана. Гэтэ мэдээж одоо тэн дээр бол бид нар маш их нэлээд өргөн хэлбэрээр яригдана. Энэ өнөөдрийн бидний ярьж байгаа сэдв бол ерөөсөө л энэ. Бид нар бол зорилгоо тавина. Зорилго бол бид нар заавал байх ёстой. Зорилгыг бид нар бүр одоо хуваасан байх ёстой. Сар өдрөөр хуваасан байх ёстой, тийм үү? Энийг бол өнөөдөр ярихгүй. Энэ бол та нар энэ тэндээс энэ мэдээллийг авах бололцоотой. Харин өнөөдрийн энэ ярих сэдв бол түрүүн хэлсэн. Дахиад нэг сануулчи бас бидний зорилго бол бусдын сайн сайхны төлөө байх ёстой. Энэтэй бид нар өөрсдийнхөө зорилгыг уйж өгөх ёстой. Тэгэх юм бол бидний төлөө их сайн явна. За ингээд дараагийн амжилтын нууцан дээр уулзцгаая. За анхаарал тавьсанд баярлалаа.